За бүгдд нь орой минь төргий. Тэгэхээр өнөөдөр одоо хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг илүү тодорхой болгож зөрчлийн хуульд өөрчлөлт оруулж ирж байгаатай бол одоо дэмжиж байна. Зарчмын хувьд дэмжиж хүлээж авч байна. За тэгээд энэ дээр бас хөдөлмөрлөх эрхтэй холбогдуулаад ялангуяа нөгөө ажлын байранд дах дарамт хүчирхийллийг одоо энэ өшөө илүү одоо ноогдуулахын хариуцлагыг нь тодорхой болгох тухай асуудлыг та энэ өөрчлөлтөндөө бас хамруулах уу үгүй юу гэдэгтэй холбогдуулж асуулт асууя. Тэгэхээр олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцэд хөдөлмөрийн харилцаанд хүн бүр хүчирхийл дарамтаас ангид байж хөдөлмөрлөх эрхтэй байхаар л ингээд заасан байдаг. Тэгээд олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүний хувьд манайх хөдөлмөрийн харилцааг зохицуулж байгаа хуулиудаа тэр тусмаа хөдөлмөрийн хууль, төрийн албаны тухай хууль, за ингээд цаашлах юм бол одоо зөрчлийн тухай хуулиудад ерөнхийдөө хөдөлмөрлөх эрхийг хамгаалах тухай тодорхой залтуудыг оруулж ирсэн байна. Ялангуяа хөдөлмөрийн хуулинд бол одоохэр ажлын байрны дарамт хүчирхийлэлтэй холбоотойгоор аливаа хэлбэрийн дарамт хүчирхийллийг бол хоригдно гэж ингээд тодорхой заасан байгаад байдаг. Гэтэл өнөөдөр одоо бизнесийн болоод төрийн байгууллагуудад эрх мэдэлтнүүд албан тушаалаа ургуулan ашиглаж ажил үргээс нь гадуурх ажил үргийг ажилтнуудаа хариуцуулах, ажлын бус цагаар бас одоо ажиллахыг шаардах, за айгуул цаашлах юм бол одоо насаар нь ялгуурлаж харьцах, улс төрийн нам үзэл баримтлалаар нь бас ялгуурлан харьцах, улмаар одоо халах, өөрийн хүсэлтээр ажилласаа чөлөөлөгдөх ийм хүсэлтээ өгөхийг шахах, шаардах. За ийм байдлууд бол их гарч ирж байгаа. За энийг бол бид нэр ер нь бас одоо ойрын хэдэн жилд болсон бас хидэн энэ томоохон гашуун үйл явдлуудаас бид нар бол энийг л ер нь анзаарсан. Зарим нэг хүн амь насанд хүрсэн явдал байгаа. Зарим нэг одоо ганц нэг хүн бас одоо амь одоо хорлох ийм явдал бас гарч ирсэн. Тэгэхээр ажлын байрны энэ дарамт хүчирхийлэл гэдэг бол яхааргүй хүнийг бие махбодын болоод сэтгэл санааны эд хөрөнгийн ийм хохиролд хүргээд идэг ийм зүйл байгаа. Тэгэд энэ нь өнөөдөр эдгээр хуулийн одоо энэ зохицуултууд хуулиудад тодорхой хэмжээгээр одоо заагдсан хэдий ч гэсэн маш ерөнхий зохицуултууд байгаад байгаа учраас энэ тухайн асуудал өнөөдөр хараахан шийдэгдэж чадахгүй байгаад байна гэж үздэг. За түүнчлэн судлаачдын үзснээр бол ихээр ажлын байрны дарамт хүчирхийллийн тухай нэгдсэн ойлголт өнөөдөр байхгүй байна. Хуулийн тайлбар толинд бас энэ ойлголт тодорхой заагдаагүй байна. Тийм учраас одоо хэн нэгэн ажлын байрны дарамт хүчирхийлэлд өртсөн хүн гомдол гаргахад тэр хүний эрхийн комисч байдаг юм уу тийм ээ? Байгууллагын удирдлагч байдаг юм уу? Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэж байгаа байгууллага нь, хууль шүүхийн байгууллагууд нь өөр хариу өгөөд байна гэж. Зарим нь болохоор энийг бол одоо дарамтанд өртсөн байна гэж үздэг, зарим нь болохоор үгүй гэдэг. Тэгэхээр энэ бол яхааргүй одоо энэ талаарх ойлголт нэг мөр болоогүй байгаатай холбоотой. Тэгэхээр энэ тайлбарыг одоо энэ тухай ойлголтыг тодорхой болгох тухай дээр та яг юу хийх гэж байна вэ? Нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо энэ ажлын байрны дарамт хүчирхийллийн тухай одоо хууль дээр хуулиудад одоо өгсөн зохицуултууд нь маш ерөнхий байгаад байгаа учраас өөрөөр хэлэх юм бол энэ зөрчлөөс яаж сэргийлэх вэ? Яаж тослон зогсоох вэ? За одоо буруутай этгээдэд ямар хариуцлага ноогдуулах вэ? Хохирлыг яаж барагдуулах вэ гэдэг тухайн асуудлууд нь бас бүрэн сайн тодорхой гарч ирээгүй байгаа учраас одоо хаана ойлголтын цэгцэрхгүй энэ одоо ажлын байрны дарамт үргэлжилсээр байна гэж бас үзээд байгаа. За гуравт нь болоод ирэхээр ер нь бол одоо манай дээр одоо ажлын байрны дарамтыг сэргийлэх удирдах албан тушаалтны үүрэг хариуцлага хэрвээ яг энэ үүргийг биелүүлээгүй бол энэ хүнд ямар хариуцлага ноогдуулах юм бэ гэдэг нь бас тодорхойгүй байгаа. За 1 минут нэмж өгье. Ялангуяа байгууллагын удирдлагууд харсаар байж, мэдсээр байж ажлын байрны дарамтыг нь таслан зогсоохгүй ингээ өөгшүүлээд явцдаг. Тэгэд энэ нь бүр ингээд нэг хэвийн зүйл мэт ингээ болоо явчихад байдаг энэ тал бол амьдрал дээр илбэг байгаад байгаа. Тэгэхээр энэ хариуцлага одоо хариуцлагыг нь тодорхой болгож өгөх, ажлын байрны дарамт хүчирхийллийг таслан зогсоохгүй бол удирдах албан тушаалтанд ямар хариуцлага ноогдуулах юм бэ гэдгийг бас тодорхой болгож өгөх тал дээр та одоо бас яг ямар арга механизмуудыг нэвтрүүлэе гэж бодож байна. Энэ тал дээр та бас ямар бодолтой байна гэдгийг. За алтан гэр сайд хариулт өгье. За зөрчлийн тухай хууль болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хуулийн ажиллах хүчин болон хөдөлмөрийн хууль зөрчлийн талаар нэмж оруулж өгч байгаа.
яг таны саяны асуусан хөндөж байгаа бидний шийдэх ёстой асуудлууд энд орж байгаа. За энэ дотроос мөн ажлын байрны дарамт орж байгаа. За жишээ нь жирэмсэн эмэгтэй 3 нас хүрээгүй хүүхэдтэй ажилтан өөрөө зөвшөөрөөгүй насан туршаагүй ажилтан эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн шийдвэрээр шөнийн цагаар ажиллуулахыг хориглосон ажилтныг шөнийн цагаар ажиллуулсан бол хүнийг 150 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэдэг ингээд оруулж байгаа. За тэр дарамт гэж болох юм бай, тэр хуулиа янз янзаар ойлгож байна гэдэг энэ асуудал бол ганцхан энэ хөдөлмөр эрхлэлтэй холбоотой төдийгүй манай хуулиудад нийтлэг байгаа нэг юм зөрчил байгаа. Тухайлх юм бол одоо энэ хэвлэлийн эрхчлөөний хувьд хуулийн эргэн тойронд бид нар ярьж байгаа. Сэтгүүлчийн мэрэгжлийн үйл ажиллагаанд цаад учруулах гэдэг гэмт хэрэг байна. Энэгээр нь ерөөсөө хүн шийтэгддэг. Яасан гэдээ асуухаар сэтгүүлчийн мэрэгжлийн үйл ажиллагаа гэж юу юм бэ гэдэг энэ тодорхойлолт нь байхгүй байх жишээ нь. Тэгэхээр бид бол энэ удаад зөрчлийн тухай хууль, зөрчил шаардлага шийдвэрлэх тухай хууль эдгээрт ямар хэмжээний хариуцлага оногдуулах юм бэ гэдгийг хийгээд өгч чинь. Цаашдаа харин яг нэр томьёо нь ойлгомжгүй хууль хэрэглээнд хүндрэл учирч байгаа. Энэ асуудлын зүгээс нэг ялангуяа таны саяныг хэлж байгаа. Энэ яг ажлын байрны дарамт гэж аль хэсгээ хэлэх. Ажлын байрны бэлгийн дарамт гэвэл ямар байх юм гээд энэ зүйлүүдэд материалын хэм хэмжээгээ тусгаж цаашаа боловсронгуй болох шаардлага бол байгаа. Бид энэ удаад энэ асуудлыг зөрчвөл ямар хариуцлага хүлээх юм бэ гэдгийг л оруулж өгч байгаамаа. За Бадарчин хэрлэн гишүүн тодруулжсуу. Одоо тухайлах юм бол хүний одоо нэр хүндэд халдах, хүнийг доогдох хуй хийх, хүнийг дээрлэх энэ тохиолдолд яг ямар одоо шийтгэл ногдуулж байгаа гэдэг бол таны энэ оруулж ирж байгаа төсөл дотор бол байхгүй л дээ. Тэгэхээр одоо хүнийг үл хүндэтгэж харьцах, үйлдэл эс үйлдэлээрээ хүнийг үл хүндэтгэж харьцах энд ямар шийтгэл ногдуулах юм бэ? Хүнийг ялгуурлан харьцахад ямар шийтгэл ногдуулах юм бэ гэдэг тухай дээр энийг бас эргэж харах хэрэгтэй юм байна гэж хэлмээр байна. За. За үг гэллээ. За Цэнцэрэнгийн мөнхтэй агшаа асуулт сууя. За хүний эрх эрхчлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бол ерөнхийд нь дэмжиж байгаа. За энэ дээр төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37-гийн 1 дээр улс төрийн албаагчаас бусад төрийн албаагч төрийн албан тушаалыг эрхлэх хугацаанд улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байна гэсэн ийм хориг ороод ирж байгаа юм. Гэтэл үндсэн хуулийн 16-гийн 10-ыг төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37-гийн 1-ийн 4, 37-гийн 1-ийн 5 зөрчөөд байна алтан гэрэл сайдаа. Энэ дээр та нэг анхаарч өгнө үү? Тэгээд үүнээс улбаалж 3 асуулт асууя. Төрийн тусгай болон төрийн захиргааны албаагчдын улс төрийн эрхийг бол хааж болно гэж үзэж байгаа юм. Харин төрийн үйлчилгээний албаагчд буюу эмч багш нарын улс төрийн эрхийг ингэж хааж боогдуулах нь зөв үү? Хэр тохиромжтой вэ гэдгийг сайдаас асууя. Хоёрдугаар асуудал бол Монгол Улсын үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн гэрээ пактуудаа одоо